Малын дайвар бүтээгдэхүүнээр зарим төрлийн хоол хийж сурцгаая. Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчлэгээр хангах төслийн хүрээнд малын дайвар бүтээг Илчлэг гэдэг нь хүнсний бүтээгдэхүүний илчлэг чанар буюу килокалори гэдэг тухайн 1 г бүтээгдэхүүн хүний биед эсэлдэн задрахад үүсэх дулааны хэмжээ юм. Энэ хэмжээг килокалори гэсэн нэгжээр хэмжээнэ. 1 калори гэдэг нь 1 литр усыг 1 хэмээр халааж чадах үз дулааны хэмжээ юм. Грамыг г үсгээр тэмдэглэдэг. 1 кг нь 1000 грамтай тэнцдэг. Шингэн ба хүндийн хэмжүүр. 1 аяг ус 200 г, 1 аяг суу 204 г, 1 аяг гурил 130 г, 1 аяг будаа 180 г, 1 цайны халбаг ус 5 г, 1 цайны халбаг сүү 5 г, 1 цайны халбаг гурил 10 г, 1 цайны халбаг будаа 10 г, 1 хоолны халбаг ус 18 г, 1 хоолны халбаг сүү 18 г, 1 хоолны халбаг гурил 30 г, 1 хоолны халбаг будаа 25 г-тай тус тус тэнцэнэ. Бидний бие махбодод хамгийн шаардлагатай нь уурга. Жишээ нь малын элэг цус нь уургаар баялаг байхад сэмж нь өөгдосоор баялаг байдаг. Аминдам гэдэг үгийг бидний сайн мэдэх төрөл бүрийн витаминууд гэж ойлгож болох юм а. Та бүхэн бичлэгийг үзэж байх явцдаа малын хил, гүзээ, элэг, толгой ширээр хоол хийх учир эдгээрийг урдчлан бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн дэвтэр үзгээ бэлтгээрээ хэрвээ бичлэгийг олоолаа үзэж байгаа бол 4 хэсэг болоод нэг хэсэг нь малын хилээр, нөгөө хэсэг нь гүзээгээр, үлдсэн хэсэг нь элэг, толгой ширээр хоол хийгээрэй. Одоо мал дагвал ам тосдно гэгчээр дараах бичлэгийг хүлэавч үзье. Цэлцгэн хийх арга. Бидэнд бог малын толгой нэг ширхэг, давс амт орохоор мөн амтлагч, хүнсний ногоо, төмөс лууван, манжин, сонгон тус бүр нэг ширхэг байхад болно. За энэ удаад бид та бүхэндээ цэлцгэн буюу стүүжин яаж хийхийг зааж өгөх гэж байна. Тэгэхээр малын одоо толгой ширийг бид сайхан хуухлаад за дараагаар нь бол хярвсалтгийг үзэгчд маань мэдж байгаа. Цэвэрлсэн толгой ширээ одоо халуун усанд хийж 2-3 цаг ялзартал нь буцлах ёстой байгаа. За ингээд халуун усанда толгой ширээ хийгээд буцалгаж бай. Тэр хооронд бас стүүжинд маань ямар бүтээгдэхүүнүүд орох вэ гэдгийг та бүхэндээ бас танилцуулж байна. Энд стүүжин хийхэд маш шаардлагатай хүнсний ногоонуудыг та бүхэндээ дахин дуулгая. За манжин хэрэгтэй, лууван, төмөс, ногоон сонгон ээж болно. За бөөрөнхий сонгон, сармис, перц, давс гэдэг одоо амтлагчууд орно. Луувангаа та бүхэн одоо жижигхэн хэрчиж болно. За ер нь жижигхэн хэрччих юм бол бас их зүгээр идэхэд ч тэр тэгээ бас өнгө үзэмжний хувьд ч гэсэн ер нь үзэмжтэй харагддаг. Гэхдээ та өөрөө яаж хэрчмээр вэ? Тэр бол таны дур учраас та өөрөө сонгоод хэрчиж болно. За төмсийг хүмүүст адил одоо жижигхэн бас хэрчнэ. Ер нь малчид маань одоо өтөг бууцаа ашиглаад хүнсний ногоог бол
тариалдаг болсон. Тийм болохоор танад бол эдгээр хүнсний ногоонууд байгаа гэж бодож байна. Эдгээр хүнсний ногоонуудаар одоо стүүжний амтлах юм бол амттай болно. За дээрээс нь одоо шингэц сайн таны эрүүл мэндэд тустай. Хэрвээ одоо та бүхэн эдгээр ногоонуудаар ингээд амталсан тохиолдолд хүн идэхэд бас амттай байдаг. Ер нь одоо энгийн стүүжнээс илүү амттай байдаг учраас эдгээр ногоонуудыг бас заавал ашиглах нь зүйтэй юм аа. За манжингаа бас ингээд жижигхэн бас урдын одоо төмс лов ирчсэн шиг ирчээд өгчнө. За дээрэс нь ногоон сонгиноор бид амтлана. За тэгэхээр ногоон сонгиноо ирчээд өгчээ. За стүүжи хийхэд бол ногоон сонгин бол бас их олдож сайтай гэж бодож байна. Хөдөө бол ургаад өвчдөг шүү дээ. Тийм болохоор ногоон сонгиноор амталчвал бас их зүгээр. За хэрвээ танд ногоон сонгин байхгүй бол одоо бөөрөнхий сонгин хийж болно. За тэгэхээр толгой маань нэлээд удаан боллоо. Ер нь ямар хөө байгааг хамтдаа харъя. Зяг бидний нөгөө хүсэн хүлээж байсан одоо хуух маань яснаасаа салцсныг үзэгч та бүхэн харж байна. За ер нь нэг иймэрхүү чансан байхад цэлцгэн буюу стүүжнээ хийхэд болно гэсэн үг. За ингээд чансан одоо ялз болгосон толгойнхоо хуухыг салгаж аваад одоо нэг үгээр хэлбэл шулна гэсэн үг. За ингээд шулаад хуухаа бол бид бол машин дах гэдэг шүү дээ. Ер нь бүгдийг л ашиглачи гэж үзэж байгаа учраас бүгдийг сайхан шулаад авчи. Малын дайвар бүтээгдэхүүнээр одоо хоол хийж, за тэр дундаа амттай сайхан хоолыг бол хийж сурах хэрэгтэй. Бид бол стүүж ингэж нэрлэж заншсан. За ингээд толгооноос шулж авсан энэ хуухаа. За болж игэл машинд бол их зүгээр их одоо үзэмжтэй ер нь айтайхан болдог. Хэрвээ танд одоо махны машин байхгүй бол одоо жижигхэн хэрчиж болно. За гэх мэтчлэн одоо хэрчиж болно. За бүр жижиглээд дөрүүлж одоо жижигхэн хэмжээтэй ч юм уу одоо буусны мах гэж ярьдэн шүү дээ. Ийм хэмжээтэй бас хэрчиж болно эсвэл. За ингээд одоо машинцсан хуухаа шүлэндээ бол хийгээд өчнө. Бид юу яасан шүү дээ. Толгой ширээ чансан шүл байгаа. За түүнийг бол бас байлгаж байх нэ. Ингээд машинцсан хуухаа хийгээд одоо нөгөө ногоонуудаас хийгээд боцлох юм гэсэн үг. За ингээд бидний одоо жижигсэн ногоо маань харагдаж байна. Байн давсаа бол ингээд хийгээд өгчээ. За бидэнд мөн перц шаардлагатай. Нөгөө перц хийгээд өгчин дээрээс. Бүгдийг нь одоо шүлэндөө хийгээд сайхан гутгаад за дараагаар нь бол одоо сайхан өтгөртөл нь буцалгана гэсэн үг. За ер нь одоо өтгөрөөд ирэхээр стүүж маань өөрөө цардуулагтай учраас барьцалдсан наалдамхай зүйл болдог. За ингээд хэсэг хормын дараа стүүж бэлэн болно. За хийж байгаа стүүжингээ харъя ямар хөө болсон байна. За ер нь бол өтгөрж байгаа юм шиг байна. За болцсон байна. За ингээд стүүжингээ бид бол одоо хүүтэн сэрүүн газар 10-аас 12 цагийн турш одоо царцаах ёстой. За ингээд бол царцаамаа маань бэлэн болно гэж ойлгож байна. За бид буцалгаад өтгөрүүлсэн түүнийхээ дараа 10-аас 12 цаг бол одоо царцаасан байгаа. За царцаасны дараа бол стүүж маань ийм байдалтай одоо болсныг үзэгч та бүхэн харж байна. Та бүхэндээ хэлж өгсөн шүү дээ. Ямар ч одоо хэлбэртэй хийж хэрчиж болно гэд. За энд бол нэг жоохон том хэрчсэн нь бол энд харагдаж байна. За ингээд одоо талхан дээрээ тавиад идэхэд бол үнэхээр сайхан одоо өдрийн зав болно. Цэлцгэн хийх дараалал. 1. Бог бод малын толгойг хуйхлана. 2. Толгойг 2-оос 3 цаг яснаас нь мултартал чанана. 3. Болсон толгойгоо жижиглэн хэрчих буюу машинд нь. 4. Төмөс, ловон, манжин, сонгин жижиглэн хэрчинэ. 5. Толгой чансан шүлэндөө жижиглэн хэрчсэн толгой хүнсний ногоогоо хийж бүхэлгүй болтолны шүлийг нь өтгөрүүлж ялз буцалгана. 6. 10-аас 12 цаг хүүтэн сэрүүн газар тавьж царцаана.
Эрүүл хүнс гэж цэвэр байгалийн гаралтай түүхий дээр боловсруулсан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Малын дайвар бүтээгдэхүүнээр хийсэн цэлцгэн буюу эсдүүжин нь хоол боловсруулах эргэтэн буюу ходоодны хүчлийг эксгэх, цусны элементийг сэргээх сайн үйлчилгээтэй. Иймд бог малын толгой ширээр хийсэн хоол хүнс ядаргаанд маш сайн байдаг байна. Өнөө үед хөдөөний айлууд маань өөрсдийн хэрэгцээнийхээ төмөс, луван, байцаа, манжин зэрэг хүнсний ногоог малынхаа өтөг бууцаар бордож тариалдаг болсон нь үнэхээр бахархууштай. Зөөхинд жигэнсэн гүзээ. Ингээд гүзээгээр ямар зууш хийж болохыг хамтдаа харъя. Гүзээнд хамгийн их амин дэм, витаминууд хүний биед хэрэгтэй бусад зүйлс агуулгадж байдаг. Өнөөдөр бид 21-р зуунд амьдарч байна. Бас гоё үзэмжтэй амттай хоолыг гэрийн нөхцөлд гарын дорх материалаа ашиглаад хийх ёстой шүү дээ. Юуны түрүүнд 100 бэлтгэхэд шаардлагатай бүхнийг танилцуулъя. Хоньны эсвэл ямааны гүзээ 1 ширхэг, ногоон сонгон 1 ширхэг, лов манжин 1 ширхэг, зөөхий 3 халбаг, давс амт орхоор байхад хангалттай. Бог малын гүзээг сайн угааж цэвэрлэн халуун усаар зумлаад, бүлээн усаар 4-5 удаа зайлж сайтар цэвэрлэх ёстой. Гүзээгээ 20-30 минут болгосны эцэст гаргаад сахан хэлбэртэй нарийнхан хэрчиж өгнө. Гурил тасдж байгаа юм шиг нарийнхан хэрчиж өгнө байна. Сонгино жижигхэн хэлбэртэй хэрчиж болно. За мөн гүзээтэйгээ тааруулаад бас ийм том хэлбэртэй бас хэрчиж болно. Энэ удаад бол жижигхэн хэлбэртэйгээр хэрчье. Луунга сахан хэлбэртэй хэрчиж өгнө. Манжин хамаа адил нарийнхан сахан хэлбэртэй хэрчнэ. Ногоогоо 10 минут орчим шарж өгөх хэрэгтэй. Төлөвлөгөөгөр шарах ёстой байгаа. Ингээд ногоогоо 10 минут чигнээд ногоо маань ер нь болсон байна. Дээрээс нь сахан хэлбэртэй хэрчсэн гүзээгээ хийж өгнө. Давсыг бол өөрсдийнхөө идэх хэмжээнээс шалтгаалаад амт орохоор хэмжээтэй хийх болно. Бидний гол зүйл бол цөцгий байгаа. Амны том халбгаар нэг ийм цөцгий маань 30 г-тай тэнцдэг. Тэгэхээр бидэнд бол 90 г цэцгийн шаардлагатай. Ингэж хутгаад гүзээгээ 10 минут орчим зөөлөн гал дээр жигнэх ёстой. Зөөхинд жигнсэн гүзээ маань бэлэн боллоо. Бид 10 минут жигнсэн байгаа. Ингээд тавгуулъя. Ингээд зөөхинд жигнсэн гүзээ маань бэлэн боллоо. Та бүхэн танаад магадгүй зочин ирэх юм бол зөөхинд жигнсэн гүзээгээр дайлж болох нэ. Зөөхинд жигнсэн гүзээ хийх дараалал. 1. Бог малын гүзээг сайн угааж цэвэрлэн халуун усаар зумлаад бүлээн усаар 4-5 удаа зайлна. 2. Цэвэрлсэн гүзээгээ 20-30 минут чанана. 3. Болсон гүзээгээ сахан хэлбэртэй нарийн хэрчинэ. 4. Ногоон сонгон, луун, манжин зэрэг ногоог нарийн сахан хэлбэртэй хэрчинэ. 5. Тостой тогоонд хийж ногоогоо 10 минут шарж болгоно. 6. Болсон ногоондоо гүзээгээ хийж хутган зөөхий нэмж 10 минут битүүжигнэж болгоно. Та дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү? Орцонд юу орохыг баттгаж дараах үгийн сүлжээг бөглөөрэй.
Хоньны хилэн зууш. Харин энэ удаад хоньны хилэн зуушийг хэрхэн гэрийн нөхцөлд яаж хийхийг заах болно. Хонь эсвэл ямааны хил 110 г хэрэгтэй. Сонгон 20 г, луун 20 г. Сармис 20, давс 5 г буюу амт орохоор хэмжээний. Мөн танд перц байгаа бол перц оруулж болно. Малын хилийг хүүтэн усанд сайн угааж зөөлөн гал дээр 30 орчим минут буцалгана. Гаргахаас 10 минутын өмнө давсаар амталж өгөх шаардлагатай байдаг. За ингээд хил маань бэлэн болсон байна. Хилээ гаргая. Ингээд хилнийхээ энэ хатуу хэсгийг нь бол аваад хальсалж шаардлагатай. Энэ нь бол идэхэд их тохиромжгүй хатуу байдаг учраас хальслах шаардлагатай байдаг. Хальсалсан хилээ бол маш нарийнхан хэрчиж өгөх хэрэгтэй. Бид богинохон хугацаанд зууш бэлдэж байгаа учраас хэрчилт маань бол хамгийн чухал тооцогдно. За сонгоно бас хилтэйгээ төстэй хэмжээгээр хэрчих юм бол бас зууш маань их үзэмжтэй харагдана. За мөн луунга бас энэ удаад бид сахун хэрчлээ. Та өөрийнхөө хүснээр хэрчиж болно. Ингээд луунга тавьчих юм бол бас идэхэд их сайхан өнгө үзэмжтэй харагдаж байгаамаа. Гэрийн нөхцөлд гарын дорх материалыг ашиглаад богино хугацаанд бид хоньны хилэн зуушийг хийж та бүхэндээ зааж өглөө. Хоньны хилэн зууш хийх дараалал: 1. Малын хилийг хүүтэн усанд сайн угаана. 2. Зөөлөн гал дээр 1-2 цаг чанана. 3. Гаргахаас 10 минутын өмнө давсаар амтлана. 4. Шүлнөөс хилийг гаргаж хүүтэн усанд хийж хальслана. 5. Нэмгэн хавтгай хэрчинэ. 6. Луун сонгон төмсний нугшаар хачирлана. Бидний хийж байгаа хоньны хилэн зууш маань ресторанд 1 порц нь 5400 төгрөг байдаг. Тэгвэл хөдөөнийхэн маань хэдэн төгрөгөөр хийж идэж болохыг хамтдаа бодъё. Хоньны хилэн зуушны орц. Хонь эсвэл ямааны хил 110 г нь 100 төгрөг. Харин сонгон 20 г нь 30 төгрөг. Луун 20 г нь 20 төгрөг. Сармис хумс нь 30 төгрөг. Давс чимх нь 10 төгрөг. Перц чимх нь 10 төгрөг. Ингээд бүгд нийлээд 200 төгрөг. Эрхэм та хоньны хилэн зуушийг 200 төгрөгөөр хийх боломжтой. 5400-аас 200 төгрөгийг хасаад 5200 төгрөгийг хэмнэж байна. Бодлого 1. Танайх 5 ам бүлтэй. Тэгвэл хоньны хилэн зууш бэлтгэхэд хэдэн төгрөг зарцуулахыг бодож олоорой. Элэгний нухаш. Харин одоо элэгний нухаш хийх аргыг зааж өгье. Маш амархан тул анхаарлаа хандуулаарай. Бидэнд элэг 400 г, маасл 90 г, сүүлийн өөх 50 г, луун сонгон тус бүр 1 ширхэг, сүү 100 г, давс хар перц амт орохоор байхад хангалттай. Одоо та бүхэндээ элэгний нухаш хийх аргыг зааж өгөх гэж байна. За гэрийн нөхцөлд бол бид элгийг чанаад иддэг. За харин энэ удаад бол элгээр яаж гарын дорх материалыг ашиглаад элэгний нухаш амархан хийж болохыг зааж өгөх болно. За ингээд эхний алхам бол элгээ чанах явдал байгаа. Чансан элгээ бид жижиглээд махны машинаар таатах хэрэгтэй. Хэрвээ танд махны машин байхгүй бол гараараа жижиглж хэрчиж болно. За ингээд 400 г элгээ махны машинаар бид машиндж байна. Энэ нь бол элгийг сайн няцалж өгч гин гэж хэлж болно. Жишээлх юм бол харж байгаа бах та бүхэн ийм нэгт ийм наалдамхаа болж байгаа. За хэрвээ танд махны машин байхгүй юм тохиолдолд татаж болно. За бүр буудсны махнаас ч бараг жижигхэн хэмжээгээр татах юм бол элэгний нухаш маань хоорондоо барьцалдах хэмжээнд очдог. За дараагийн алхам бол бид ногоогоо муу адил машинд иж өгнө. Энэ удаад бид луун сонгож авсан байгаа. Луунгаа ингээд машиндаа төгчих юм бол луун ирчээр их дөрүүлжин тогор болоод идэг. Тэгэхээр машинд ч илүү тохиромжтой. Хэрвээ махны машин байхгүй тохиолдолд та маш жижиг хэмжээтэй хэрчиж болно. Элэгний нухаш хийхэд элэг гэж гол бүтээгдэхүүн маань бол тослог багтай байдаг. Тийм болохоор сүүлний өөх, маасл нэмж өгснөөр
тослыг нь одоо тэнцвэржүүлж идэхэд их тохиромжтой болдог. Бидэнд одоо амлахад сонгон шаардлагатай сонгоноо жижигхэн дөрвөлжин хэмжээтэй хэрчиж өгнө. Хайруулынхаа тавгийг нэгдүгээрт бид маш сайн халаасан байх хэрэгтэй. За дээрэс нь жижигэлж одоо хэрчсэн сүүлийнхээ өвхийг хийх хэрэгтэй. За үүний дараагаар сонгоноо хийгээд өгчээ. За ингээд төлөлгүүгээр баг зэрэг одоо хуурах хэрэгтэй. За дээрэс нь бид бас жижигэлж хэрчсэн одоо лууван, татсан луувангаа хийгээд өгчнө. Жигэд одоо төлөлгүүгээр хуурах хэрэгтэй. За энэ бол хамгийн чухал. Ямар ч үсэн та бүхэн бас түлхгүйгээр хуурах ёстой. Дээрэс нь одоо татсан илгээ нэмээд өгчээ. За ингээд илгээ нэмээд хуурна. Амны том халбагаар масл маань 30 г. Тэгэхээр одоо 3 халбаг бидэнд хэрэгтэй болно. Ингээд дээр нь 100 г сүгэ нэмж өгнө. Ингээд бидний бэлтгэсэн элэгний нугш бэлэн боллоо. Та бүхэн гэрийн нөхцөлд гарын дорх материалыг ашиглаад хурдан түргэн шуурхай хугацаанд элэгний нугш хийж чадхаар боллоо. Элэгний нугш хийх дараалал: 1. Элгийг чанана. 2. Элгээ махны машинаар юм уу гараар жижиглэн татна. 3. Луун сонгон сүүлийн өөхөө жижиглэн хэрчинэ. 4. Хариулын тавгаа эсвэл тогоогоо халааж сүүлийн өөхөө сонгон луунгаа хийж шарна. 5. Шарсан ногоон дээрээсээ элгээ хийж давс бэрцээр амталж төлөлгүй шарна. 6. Буцалсан хүйтэн сүү масл хийж сайтар хутгана. Бодлого 2. Элэгний нугш хийхэд элэг 400 г, масл 90 г, сүүлийн өөх 50 г, сүү 100 г орсон бол бүгд хэдэн грамм болох вэ? Дөрмийн хичээл. Дараах үгэнд их шиг үсэг гээгдсэн гээгдээгүй учрыг ярилцаж зөв бичээрэй. Элэг, элгийг, илгээ, перцээр, элэгний. Хоол бэлдэж сурах арга барил эзэмшсэн эрхэм танд амттай хоолыг гэрийн нөхцөлд гарын дорх материалыг ашиглан богино хугацаанд хэрхэн бэлтгэх аргын талаар зөвлөлөө. Өвлөн мах. Зуны дэлгэр цагт цагаан эдээгээ иддэг байсан нь өвлийн эзэн махнаас бид ялгарч хуримтлагдсан хорыг цагаан эдээгээр ариусхан тайлж тэрж байтугай хоолыг тус тусад нь хүүхдийн, хөгшдийн, залуусынх гэж ангилан бэлтгэж байсан гэдэг. Хамгийн түрүүнд махнаас уураг тэжээлийг авдаг. Сүү цагаан эдээнээс эрдэс бодис авах боломжтой. Харин сүүлийн үед иргэд маань хэд цэвэршүүлсэн нэртэй бүтээгдэхүүн рүү хошуурч малын дайвар бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байгаа нь хоол хүнснээс тодорхой авах ёстой витамин тэжээлээ авах боломж нь хомс болоод байна. Хоол хүнсэндээ цагаан гурил, төмөс, элсэн чихэр, өөх тосыг хэрэглэсээр хоол тэжээлтэй холбоотой өвчин болох чихрийн шижин, судас гадуур нь даралт ихсэх, зүрхний өвчин, таргалалт, хорт хавдар зэрэг өвчинд илүү өртөмтгий болж байна.